Om Namo Bhagavate Vasudevaya. Om Namo Bhagavate Vasudevaya. Om Namo Bhagavate Vasudevaya. За ингээд өнөөдөр Шримад Бхагаватынхаа уншлагыг эхлүүлье. За өнөөдөр Шримад Бхагаватмын юу гэдэг вүлээ? Ведийн модны боловсрч гүйцсэн үр жимсээ гэдэг тийм үү. Ведийн модон. Ведийг бид нэр судлах юм бол насаараа судлаад барахгүй тий. Тэгэхээр Ведийн тэр одоо ингээд тэр олон ном судруудаас ингээд шахаад ингээд гаргаад авсан ийм бүтээл гэсэн үг. Одоо хамгийн Ведийн одоо бүх охин гэсэн үг шүү дээ. Тийм учраас Шримад Бхагаватмын хамгийн дээдийн одоо ном судар. Тийм ч учраас Шримад Бхагаватмын нэг нэр нь юу вэ? Амала Пуран. Ямар нэг өөс эвгүй Пуран гэж нэрлэдэг. За. Тэгээ шууд одоо нэгдүгээр дуулын 1-р бүлгийн 3-р шүлгээс эхлэе уншъя. Эхлээд 4 санскрит шүлгийг уншаад 4 шүлгүүдийнхаа эхний 4 шүлгийнхаа санскрит шүлгүүдийг уншаад дараа шүлгүүдийг шууд орчуулга уншаа явчихдаг юм уу гэж бодож цаг хугацаа өгнө хөрөвднөөс. Яагаад 4 санскрит уншия гэж ярьж байгаа вэ гэхээр одоо энэ Шримад Бхагаватмын өнөдөрч байдаг шүү дээ. Шримад Бхагаватмын 4 шүлэг уншиж байгаа газар тий. Өдөрт 4 шүлэг уншиж байгаа газар Тиртха болдог. Тиртха буюу ариун мөргөлийн газар болдог. Тийм учраас багтаа 4 шүлэг санскрит нь уншчихъя гэсэн. За. Тэгэд 1-р дуулын 1-р бүлгийн 3-р шүлэг. Ари Кришна. За санскрит шүлгийг уншъя. Нигама Каспа Тарор Галитам Палам Шукха Мукхат Амрита Драва Самютам Пибата Бхагаватам Расам Алаям Мухурахор Сика Бхуви Паву Ках. За арчуулгана. Цаг арнаа. 10-15 минут тагт хангадаг. За. Дуршлагтай тий. Бодлоготой хүмүүс минь ээ. Тий. Мэдлэгтэй, дуршлагтай, бодлоготой хүмүүс минь ээ. Ведийн утга зохиолын боловсрч гүйцсэн үр жимс Шримад Бхагаватмыг амталцгаа гэж. Тэрээр Шри Шукадева Госвамигийн амнаас гарсан болохоор бүр ч илүү амттай болсон юм аа. Хэдийгээр түүний аршааны одоо шим шүүсэн урд өмнө те бүгдэд одоо тийм цэнгэл жаргалыг өгж байсан ч гэсэн түүний дотор ангижирсан сүнснүүд ч гэсэн. Өмнө те одоо ингээд Шримад Бхагаватам тэр Шукадева Госвамигийн амаар дамжихаасаа өмнө ч гэсэн тийм одоо бас бүгдэд тийм цэнгэл жаргалыг өгдөг байсан. Тэрний дотор тэр ангижирсан сүнснүүд багтдаг тий. Тэгээ Шукадева Госвамигийн амаар дамжсан учраас бүр ч илүү амттай болсон гэж хэлсэн байна. За. 2-р шүлэг. 4-р шүлэг. Наймиши нимиша кшетре ришаяк шанака даях сатрам савргая локая сахсра самам асата гэж. За орчуулгана. Нэг удаа Найми Шараньягийн ойд ариун газарт Шаунака мэргэн тэргүүтээ агуу их мэргэд цугларсан байлаа. Тэд бүхний дээд бурхан болоод түүний чим ширэлтэнгүүдийн тааллыг хангахын тулд мянган жилийн агуу их дахлаг ургуулыг хийхин тулд задарсан байлаа гэж. За дахлаг ургуул хийх гэж байсан байж тээ тий. Тэгээ Шаунака мэргэн тэргүүтээ юм олон агуу мэргэд 8 ширэнийг зугалсан байжээ гэж. За 5-р шүлэг. Тайката ту мунаях пратар хутагнаях саткритам сутам асинам бапрачуритам адарат гэж. За. Нэг өдөр өгдөөнийхөө одоо үүрэг ажлуудыг хийж гүйцэтгээд дахлахын галыг бадраагаад
Ширила Сута Госвамид хүндтэй суудлыг тавьж өгөөд агуй их мэрэгд хүн хүндэтгэлтэйгээр түүнд дараах асуултуудыг тавилаа. За ингээд өглөө болоо тий. Өглөөнийхөө одоо мөрөглүүдийг, үүргүүдийг хийж гүйцэтгээд ахилгын галаа асаагаад тэгээд Сута Госвамид тий хүндтэй суудал тавьж өгөөд тэгээд агуй их мэрэгд түүнд дараах асуултуудыг тавилаа гэж. За ямар асуултууд тавьсан байх нь вэ? Ришая Учух Твоя Кхало Пуранани Ситихасани Чанакха Акятани Апиатхитани Дарма Шастрани Яни Утаа гэж. За агуй мэрэгд асуусан юм. За хүндэт Сута Госвами минь ээ. Та болвоос бүхий л одоо бузар буруу бүхнээс бүрэн ангид нэгэн билээ. Тэ? Та бүх одоо та шашны чалчмуудыг өгүүлсэн бүхий судар шаструудыг сайтар мэдэх билээ. Түүнчлэн тэ? Үүний дотор бүх бураанууд одоо түүхийн сурвалж бичгүүд бүгдийг та сайн мэдэх билээ. Яагаад гэвэл та тэдгээрийг одоо зүй зохистой удирдлагын дор судалсан бөгөөд өөрөө тэднийг тайлбарлаж байна шүү дээ гэж. Та тийм бүх одоо шашин номын судар бичгүүдийг бүгдийг сайтар мэднэ. Түүний дотор бураанууд, түүхийн сурвалж бичгүүд, түүхийн сурвалж бичгүүд гэдэг нь маань Итихаса гэдэг юм. Итихаса гэдэг бүгдийг та бүгдийг мэдхгүй. Ягаад та тэгж сайн мэдж байна гэхээр та тийм зүй ёсны удирдлагын дор судалсан учраас бүгдийг мэдж тайлбарсан гэж. За 7 дугаар шүлэг. Яни витам пичрэшто Бхагаван Бадар янах ани чамуна яхсута параварас витухо гэж. За юу гэж ихээр Сута Госвами минь ээ. Одоо хамгийн одоо ахматаас ахмат эрдэнэт мэрэгэн ведантист минь ээ. Та бол Вьясадевагийн сургаалыг сайтар мэдгч тэгээд бурхны одоо хувилгаан болсон Вьясадевагийн сургаалын одоо бэлэг тэмдэглээ. Сайтар мэдгч үлээ. Та сайтар мэдгч үлээ. Та одоо бүхий л одоо физик болоод метафизик мэдлгүүдийн салбаруудыг бүгдийг одоо сайтар мэдэх билээ гэж. Одоо магтын алдаршуулж шүү дээ Сута Госвамигаа тий. За 8 дугаар шүлэг нь. За одоо шууд одоо орчуулга шүлгээ уншиж өгч. Учир нь та нэн хүлцэнгүй бөгөөд таны номын багш танд дуулууртай шав хүлээн авч болох бүхий л одоо тийм ач тус сайн сайхныг бэлгэлсэн билээ. Ийм учраас та бидэнд тэдгээр тайлбарлагдсан бүхий л зүйлийг нээн таниулж чадах билээ гэж. За 9 дугаар шүлэг нь. Ийм учраас урт удаан амьдралаар ажиллагдагч минь ээ. Тэгээ өөрийнхөө одоо ойлгох тань мэдхүүгтэй харгалзан бидэнд тийм ээ маш энгийн байдлаар энэ бүхнийг тайлбарлаж өгөөч. Маш одоо ойлгоход хялбар байдлаар тайлбарлаж өгнө үү. Ингэх нь одоо бүхий л хүмүүст хамгийн ач тустай сайн сайхан зүйл болно гэж хэлсэн байна. Юу гэж нэхэр урт удаан насаар ажиллагдагч минь гэж тийм үү. Та тэгээд энэ сургаалыг тий одоо видеийн сургаалыг өөрийнхөө ойлголттой нийцүүлэн тэгээд маш их ойлгоход хялбар байдлаар бүхий л хүмүүст одоо тийм одоо бүхий л хүмүүсийн сайн сайхны тулд ингэж тайлбарлаж өгнө үү гэсгэлсэн байна. За 10 дугаар шүлэг. Эрдэнэт мэрэгэн минь ээ. Энэ одоо Кайли төмөр эрэнд хүмүүсийн одоо нас маш богино болсон билээ. Тэд ууртай, зухал дуу, залхуу, мунхуг давтсан, азгүй түүний зэрэгцээ байнгын дөгшүүр шаналлалд оршдог билээ гэж хэлсэн байна. Дахиад унш. Одоо
Энэ одоо кайли хэрэнтэй хүмүүсийн насан үг нь болоод. Тэгээ цухал дуу, ууртай, мунхуг тавцсан, аз үгүй. Тэгээд байнгын дөгшөө шаналл донд оршдог болох билээ. Оршдог билээ гэж. За 11-р шүлэг. Олон тооны одоо судар өчгөд байдаг. Тэгээ судар өчиг болгоно нь өөртөө олон одоо үүргүүдийг одоо ингээд агуулсан байдаг. Тэдгээрийг ойлгохын тулд одоо эдгээр одоо судар өчгүүдийн одоо харгалзсан тэр салбаруудыг судалж мэдхийн тулд маш олон жил шаардлагатай болно. Ийм учраас эрдэнэт мэрэгэн минь ээ. Бүх амьд амьтсын сайн сайхны тулд одоо эдгээр судар бичгүүдийн ам сүнсийг одоо мөн чанарыг тайлбарлаж айлдаж өгнө. Яагаад гэвэл тэрхүү одоо тийм сургаал нь хүмүүсийн одоо зүрх сэтгэлийг бүрэн одоо хангах билээ гэж. Бүхэл одоо сайн амьтдын сайн сайхны тулд энэ судар өчгүүдийн одоо Жек нь одоо нөгөө охин айлдаж хайрлана уу? Яагаад гэх юм бол энэ одоо сургаал чинь бүх тэдний одоо зүрх сэтгэлийг бүрэн дүүрэн хангана гэж хэлсэн байна. За 12 дугаар шүлэг санскрит нь уншмаар сонсох юм. Сута жанаси бадрамти Бхагаван сатватам батих Дивакья масудевасya жато ясya жикир шая гэж. За ажилтаа хайрлна уу Сута Госвами минь ээ. Та болоос юуны тулд одоо бурхны байтгал Деваки Васудева болон Девакийн Васудевагийн хүү болж Девакийн хэвлэгээс мэндэлснийг мэдж байгаа билээ гинэ. Ахад уншээ. Сута Госвами минь бидэнд одоо ажилтаа хайрлна уу. Та бурхны дээд байтгал юуны тулд Васудевагийн хүү болж Девакийн хэвлэгээс мэндэлснийг мэдж байгаа шүү дээ гэж. За 13. Таннах шүшрүү шамананам архаси ангану варнитум ясаватаро бхутанам кишемаяча баваяча гэж. За Сута Госвами минь ээ. Бид бурхны байтгалын талаар мэдхийг маш ихээр дэс чадан хүсэж байна. Бурхны дээд байтгал болоод түүний хувилгаануудын талаар мэдхийг маш ихээр дэс чадан хүсэж байна. Тэгээд бидэнд урд өмнөх Ачирья багш нарын зааж сургасан айл дурыг тайлбарлаж хайрлана уу. Учир нь тийм үгүйснээр түүнийг сонссноор хүмүүс одоо ахиж дэвшдэг юм аа. Ахиж дэвших болно гэж. Түүнийг үгүйснээр мөн сонссноор одоо энэ сургаалыг сонссноор хүмүүс ахиж дэвших болно. Одоо хомсрон дэвшинэ гэсэн үг шүү дээ, За 14-р шүлэг. Бид нар чинь цагаас цагтай юм чинь. 14-р шүлэг. Апанах самсритим го рам ям нама вивашо гринан татах садья вимучита яд бипхити своям пхаям гэж. За. Өөхөх төрхийн залт сүлжээнд орооцолдсон амьд бодголууд нь тэрж байтугай санамсүргүүгээр одоо үхэлж өөрөө айдаг Кришнагийн ариун нэрийг санамсүргүүгээр дуутахад тэрхэн даруйдаа ангижирлан чөлөөлөгдөж чадна гэж. Энэ бас чухал зүйл гэнэ шүү дээ, тийм ээ. Ахад уншаа. Хүүхд төрхийн залт шүлжээнд орооцолдсон амьд бодголууд нь үхэл хүртэл өөрөө айдаг Кришнагийн ариун нэрийг санамсаргүй байдлаар дуудсан ч гэсэн ангижран чөлөөлөгдөж чадна тэр даруйдаа гэж байгаа.
За энэ бас хүчтэй урам зориг өгсөн шүлэг байна. За уншиж байгаа шүлгүүдээс асуух юм гарвал бичээд үлдээчээрэй. Шууд дараа нь уншаад тэгээ явчих хариулна. За 15 дугаар шүлэг. Ятпата самшраях сута монаях парашрама янах садьях пунанти упасриштах свартхуни апонуси севая гэж. Сута минь. За Бурхны дээд бодголын Бурхны одоо Бадамлын ухаан улмын тэдний цорын ганц өмг төшөөг болсон агуу мэрэгдүүд нь тэдэнтэй хүрэлцэн даруйд шуутхан тэднийг ариусгах чаднаа гэж. Энэ нь яг л ганга мөрний ус. Одоо ганга мөрний ус нь хүн түүнийг удаан хугацаанд хэрэглэснээр хүнийг одоо ариусгах цэвэрлэгтэй адилхан юм а гэж. Гэтэл яаж вэ Ахад уншаа. Агуу мэрэгд Ахад уншаа Бурхны дээд Бурхны Бадамлын ухаан улмын тэдний цорын ганц өмг төшөөг болсон агуу мэрэгдэн тэдэнтэй хүрэлцснээр хүмүүсийг шуутхан ариусган цэвэрлэж чаднаа. Үүнтэй адил ганга мөрний усан энэ нь ганга мөрний усан удаан хугацаанд хүн хэрэглэснээр хүнийг ариусган цэвэрлэхтэй адилхан юм а гэж. Гэхдээ энэ чинь ингэж байгаа байхгүй юу? Ялгаатай байна. Ялгаатай нь дахиад хэлээд өгөөч гэнэ. Ахад уншаад. Ялгаатай нь яаж яах гэхээр ганга мөрний усыг бол удаан хугацаанд хэрэгжилж ингэж цэвэрлэж ариусгаад байгаа. Гэтэл яаж вэ? Бурхны дээд бодголыг өөрийнхөө цорын ганц өмг төшөг болсон агуу мэрэгдтэй дөнгөж хүрэлцэх төдийд хүн ариусч чадна гэж. Нүгээрээ бүр ялгаатай байгаа. Тэнгэр гадаг шүү. Яг агуулгын хувьд цэвэрлдэг талаас ариусгах талаараа бол ижитлэн боловч хүчний хувьд бодвол тэр чин бишрэлтэн Бурхны дээд бодголыг зүрхэндээ хадгалсан тэр чин бишрэлтэн илүү хүчтэй гэсэн юм агуулгатай шүү. Мөн үү? Зөөр мандах атаж. За ер нь дуустах чинь доо. Ер нь авчихсан шиг бодоод байгаа шүү. 16 дугаар шүлэг. Кова багавтас тася пуня шлокедия карманан шутхи камона шинуяд яшакали малабхам гэж. За энэ одоо дайсагналцал тэмцэлдэл тэгээ муу мухагаас ангижрахын тулд энэ дайсагналцал тэмцэлтийн ирний муу мухагаас ангижрахын тулд одоо ангижрахаас тэмүүлэгч нар нь тэмүүлэхийг хүсч буй хэн одоо Бурхны алдрыг сонсохоос Бурхныг магтан алдар шуухыг сонсохоос хэн татгалзахыг хүсэх вүлээ гэж. Сонсохыг татгалзахыг хүсэх вүлээ гэж. Одоо хэрүүл тэмцлийн дайсагналцлын ирний мохор муугаагаас ангижрахаар тэмүүлэгч наран Бурхны одоо тэр суу алдрыг магтан алдар шуулахыг сонсохоос татгалзахыг юу гэж хүсэх вүлээ гэж. Тэрний өмнөх шүлэг гэнэ. За тэгвэл дахиад уншаатай. За ямар шүлэг юм бэ? Энэ болов. Апаннаг самсритм гором янама вивашогринан татагсатё бимучиста яд бипэти своям баям гэж. За энийг уншаах юм. Хөх төрхийн залт сүлжээнд орооцолцсон амьд бодголууд нь тийм үү? Айдас хүртэл өөрөө айдаг Кришнагийн ариун нэрийг санамсаргүйгээр дуудсан ч гэсэн тэрхэн даруйдаа ангижран чөлөөлөгдөх болно. Мөн үү? Зөөр мандах матаж. Энэ зүйл 14 дэх шүлэг нь шүү. За ингээд одоо мэрэгдүүд маань л одоо хинээс суутаа госомягаас асуултаа асуугаад ингэж яваад байгаа шүү дээ. Тэгээд зарим зүйл дээр магтаад л хүн байна баярлалаа гэж юм. За 17. Дасья карманы удараны паригитаны сүрибхи бүрүүхи нагшратха тананам лилая датхата калахавч. Тэрээр өгөөмөр нэгүүлсэнгүй өөрийнхөө одоо таранс тэндээнд үүлүүдэд
өгөөмөр нэгүүлсэнгүй. Нарада мэт агуу эрдэнэт мэрэгдүүд нь тэдгээрийг магтан дуулдаг. Бид тэдгээрийг сонсохыг тэс чадан хүсэж байна. Ийм учраас одоо дээд эзний өөрийнхөө янз бүрийн хувилгаануудад янз бүрийн хувилгаан дөрвүүдээр үйлдэж байсан агуу гавья, агуу түүх намтруудыг бидэнд ярьж өгнө гэж. За 18 дугаар шүлэг. Атгакяхи харир тхэман аватара катха шупха лила видатхатах своирам ишварас ятма мая ягч. Эрдэнэт мэрэгэн суутаа минь ээ. Дээд эзний одоо олон тооны хувилгаануудын трансцендент 6 наадмуудын талаар бидэнд ярьж өгнө. Эдгээр одоо дээд эзний эдгээр те сайн сайхныг тээсэн тоглоом 6 наадмууд нь эдгээр одоо сайн сайхныг тээсэн дээд эзний эдгээр сайн тээсэн 6 наадмууд нь түүний дотоод энерги эрчмийн тусламжтайгаар хийж гүйцэтгэдэг юм гэж. Дотоод одоо эрчмийнхэнтэй тусламжтайгаар хийж гүйцэтгэдэг юм гэж. За ингээд өнөөдрийнхөө уншлагыг дуусгая. Яагаад гэхээр их удаан уншаад тийм явахаа хүмүүсийг залхаачих واخ. Ингээд өнөөдөр 18 дугаар шүлэг хүртэл уншлаа. За. Тэгэхээр өнөөдөр 8-аас 3-аас 18 дугаар шүлэг гэдэг маань 15 шүлэг уншсан байна. Баярлалаа. Хари Кришна. Бүгдэнд сонссон чимшэлтэнгүүдтэй бүгдэнд нь баярлалаа. Хари Кришна. Дараагийнхаа уншлагаар дахин уулзлаа. Баяртай. Өөр асуух юм байна уу? Уншсан шүлгүүдээс сая уншсан юмнуудаас авчлаад хэлэх юм бол яаж яах гэхээр одоо 8000 шарянигын ойд те агуу их мэрэгдүүд суглаад мянган жилийн дахлах хийх гэжсэн те. Тэгээд хийхээ өмнө яасан гэхээр цуглаад суутаг сумыгаа хүнд зуудал залаад тэгээд түүнээс ингээ асуултаа тавьж асууж эхэлж байгаа. Тэгээ асуултуудын сая бид нэ заримаас нь уншаад эхэлсэн те. За тэгээ үргэлжлэлийн дараагийн дугаараас. Хари Кришна.